энэ winning product дээр нийт одоо олсон орлого одоо revenue-г хийх боломж байгаа юу? 400 сая гарцсан л явж ирсэн. 400 сая төгрөгийн борлуулалт бол хийцэн. Тэгээ winning product олохоос өмнө ер нь нийтдээ багцаагаар ер нь хичнээн product ер нь тестэлж үзсэн байна. 70-80 product тестэлсэн. 70-80 product үү? Тэгээ ямар мэдрэмж төрдөг юм бэ тэгээд? Нэлээд гоё санагдсан. Тэгээд бас баг хамт олноор хийнгүүт айгүй тийм хард воркинг шиг мэдрэгддэг юм билээ. За сайн байцгаана уу. Энэ видеог үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр надтай ярилцахаар маш сонирхолтой зочид хүрэлцэн ирсэн байна. За тэгээ анх удаага нэг юм подкаст гэх юм уу, ярилцлага гэх юм уу нэг ийм төрлийн юм хийж үзэх гэж байна. Өмнө нь бол одоо дандаа ганцаараа ярьдаг байсан бол одоо энэ удаад community-ийн гишүүдтэй, сурагчдтайгаа ярилцах гэдэг ингээд дуудсан байна. За яагаад энэ ч сууж байгаа залуучууд ингээд онцгой сонирхолтой зочид юм бэ гэж байгаа юм гэхлээр за манай одоо community-ийн гишүүд маань ер нь бол нэлийн тийм ховорхон байдаг тийм одоо амжилтыг одоо маш богинохон хугацаанд бол гаргасан. За тэр нь юу юм бэ гэхлээр за нэг сарын дотор одоо 200 сая төгрөгийн борлуулалт хийгээд за өдрийн бүр 10 сая гаруй төгрөгийн борлуулалт за өдөртөө бүр 200 гаруй ордер буюу захиалга одоо авсан гих мэтлэн маш тийм одоо амжилттайгаар ингээ явсан ийм залуучууд хүрэлцэн ирсэн байна. За тийм болохоор одоо хэдүүлээ энэ залуучуудтай ярилцаад за алдаа оноо юу байсан, юу сурсан, юу ойлгосон гих мэтлэнгээр маш сонирхолтой ийм одоо ярилцлага хийя гэж бодоод ингээд ураад авчирсан байж байна. За хэдүүлээ хамгийн түрүүнд одоо ингээд танилццгаая. За өмнө нь бол хин манай Сүхэ бол одоо надтай өмнө нь видео кол хийгээд тэгээд өөрийгөө ер нь танилцуулаад ингэсэн байгаа. За энэ хоёр захтан сууж байгаа хоёр залууг бол одоо манай энэ видеог үзэж байгаа хүмүүс бол сайн мэдгүй байх. Тэгэхээр ингээд цаанаас эхлээд ингээд хэдүүлээ ямарч исэн өөрсдөө танилцуулаад явчих гэж бодож байна. За сайн минь намайг Цэлмэгдэг. Сүхэ ирэхээс хоёртой одоо хамтарч ажиллаад жил гарсан болж байна. Энэ хугацаанд олон зүйл дээр алдсан, олон зүйл дээр сурсан. Тэгээ энэ туршлагаасаа хуваалцгаад энэ подкастт орж байна. За сурагч оюутан билүү те? Одоо хэдэн настай юу лээ? 10 жил их сургууль. Одоо их сургууль. Их сургуульд орсон. Тий, орсон 3 дугаар курс байх хэвээр. Би уршаа явж өмнө жил аялаад. Тэгээ сурангаа аялаад жоохон 1 жилийг өнгөрөөцөн. Одоо бол хүнс үйлдвэрлэлээр сурж байгаа. Шүтээс үед. Монголд одоо сурч байгаа юм биш үү те? 3 дугаар курс. Одоо 2 дугаар курс. Нөгөө жилийн гэп авсан болохоор 2 ингээ орсон. За тэгээ одоо сурахынхаа хажуугаар ер нь ажиллаа хийгээд e-com хийгээд бизнес хийгээд явж байгаа гэсэн байна. Өдрийн рутин нь бол өглөө босвол хичээлд явна, хичээлийн хажуугаар захиалга орж ирэл customer service хэрэгтэй бол би хариуцаад төр хичээлээс гарч аваад хөтөлбөрөнтэйгээ ярьд юм уу эсвэл нөгөө нэг ноутбукн дээр шивэд оруулж тийм үү. Тэгээд customer service хийж явж байгаа. За окей. За Сүхэ бас цааш өөрийгөө танилцуулаад. Наа одоо Сүхбат гэдэг 17 настай 12 дугаар ангийн сурагч. Одоо ер нь бол сурахынхаа хажуугаар л e-com хийгээд явж байна. Ер нь бол сүүлийн 6 сар бол нэлээд эрчимтэй гэсэн. Нэлээд ч олон фейлний хүмүүстэй таарсан. Нэлээд ч жоохон тиймэрхүү сургалтуудаас нэлээд орсон. Ер нь эхний 4 сар бол нэлээд алдаж явж байгаа. Сүүлийн 2 сар нэлээд эрчимтэй явбал амжилтыг гаргацсан байж байна да. За окей. За одоо тэгэхээр сурахын хажуугаар бас адилхан ярин ингээд явж явах юм тий. За манай намайг Эрхэс гэдэг одоо 20 настай 3 дугаар курсын оюутан санхүүгээр сурдаг. Тэгээд сүүлийн бараг 1 жилийн хугацаанд e-com хийж байна. Одоо айгүй олон продакт дээр ажиллаж олон продакт ер нь тестэлсэн тийм. Одоо ингээд сурахыгаа хажуугаар e-com хийгээд ингээд маш олон төрлийн мэдлэгийг аваад явж байгаа. За манай Эрхэс чи өмнө болохоор trade бас оролдож үзэж исэн, хийж үзэж исэн гэж байгаа тий. Trade ер нь хэр удаан хийлээ? Тийм би нөгөө нэг коронагийн үеэр бүгд гэртээ байгаа. Тэгээд тухайн үед чинь биткойн 16,000 байл. Тэгээ би тийшээ нэг одоо орж үзээд мөнгө алдсан. Эхний хэлцэд. Тэгээ мөнгө алдчихад за би ийм хэмжээний мөнгө алдчихж байгаа юм бол яг энэ хэмжээ шиг олж бас болох юм байна гэд. Тэгээд тухайн үед трейд оролдоод одоо 4 жил болчихсон. Одоо трейд хийж байгаа юу? Одоо жоохон гэп авсан байгаа. Ер нь бол e-com руугаа тий e-com яг анхаарлаа хандуулсан.
бүтээн анхаарлаа хандуулаад тэгээ яг ийм доктортой болгочоод бас трейдийг хийнэ гэж боддог. За та гурав чинь тэгэхээр одоо заагур оюутан 10 жил оюутан тэгээ яаж явж байгаа танилцаад e-com хамтаа хийгээ явж байгаа үлээ. Тэр түүхээс Лондоныг танилцуулсан нэг хүн байгаа. Тэр хүн одоо байхгүй л те. Би ч улаан хувцас ордог байсан. Энэ 12 дугаар анги хот мот руу нэх явдаг байгаад нэг community-д орсон. Тэгээд нэг тэр үед тохоо нэг танилцсан хүн болохоор нэг өөрийгөө хортой гэж хэлээд би ажилд орж исэн. Данч тэгээд нэг 4 сар цалингүй л ажилласан. Тэгээд бас тэгж явж байгаа хоцд ирээл танилцаад энэ хоёртой танилцаад явал. Өнөөдөр ирсэн байна. За ер нь бол тэгээд гоё танилцаад нөгөө заяаны зам дээр гэдэг шиг ингээд гоё ингээд тааралдаад одоо найзууд болсон юм болоод тагсан. Тий, болсон байна гэсэн үг байна шүү дээ, тий. Жил гарны өмнөөс одоо e-commerce хийж эхэлсэн, тий. Гурлаа яг адилхан гэсэн үг үү? Эсвэл өөр энд тэнд ингээд тустай хийж явж байгаа яг зэрэгцээд ингээд хийж гисэн шопны тэр гэж явал. Ерөнхийдөө бол сүулдэж орсон гэвэл би л хамгийн сүүл орсон. Ер нь бол сүулт нь эхэлсэн гэж үү? Тий. Би болохоор анх зүгээр өөрөө ажиллагаа явдаг байсан. Тэгээ ажиллагаа яваад хажуугаар ирэх студид ирж болохоор 10 жилийн найз тахгүй юу? Одоо бараг 7-8 жилийн найзж байгаа. Тэгээд нэг өрөө уулзцаа явж исэн. Манай бас нэг бэлэгт чиргээ найздаг байсан юм. Хамт идэг. Тэгээд та хоёр юу игээд ингээд алга болчих ажлыг гэдэг ингээд би тэг амар сонирхол орсон. Тэгээ ирэхээс ингээд ийм хийж байгаа. Ингээд онлайнаар ингэж хийх юм аа, e-commerce гэдэг юм аа гэд. Тэгээд анх ингээд мэдмийн нэгдэж штэ. Бараг тэр шиг болоод юу зараад байгаа ингээл би ингээд туслая. Бараг чин захиад өгье ингээ гээл. Тэгэл анх ер нь бол e-commerce ороод эхлээл одоо бараг жил гарсан болж байна. За тэгээд жил гарan гэдэг чинь ер нь эхлээд яасан ер нь e-com хийж эхлээд ойлгохгүй амар их байсан. За тэгээд хизээнээс ер нь гайгүй болт юм байна. За би бол 24 оны нэг 4 сард та нэг бичлэг хийж исэн юм аа. Тэр үед чи би трейд оролдоод жоохон тэл тавцсан яг алдаж малтаад. Тэгээд за ингээд ер нь сүүлийн үед нөгөө дижитал номад те интернет money тийм зүйлийн араас айгүй явдаг болсон. Тэгээд трейдээсээ тэрээд за өөр юу хийж болох юм бэ гэсэн чинь одоо таны бичлэг гараад ирсэн. Тэгэл за Австрали, Америк хүүхдүүд ингээд e-com хийгээд ийм маш янсан айгүй юм боломжтой амьдралтай байна. Би яагаад чадахгүй гэжгээд. Тэгээд тухайн үед шууд гадны зах зээл рүү дайрж үзээд. Тэгсэн чинь ингээд одоо 2-3 ханам өргөсөн дөө. Айгүй харанхуй болоод. Тэгээ байжсэн чи одоо тийм одоо жоохон юм хийдэг залуучуудын комьюнитигээр хийсч үзэхгүй. Тэгээ нөгөө одоо бид дөрвийг уулзуулсан, бид хоёрыг уулзуулсан залуутай танилцаад ингээд татнасаад тэгээ ингээд би трейдээ гээд мань хүн болохоор e-com хийгээд тэгээ явж байгаа тухайн үед одоо 25 оны 5 сард би хятадд байсан. Тэгс чи байна андаа гэд. Тэгээд залгаад тэгсэн чинь хамт хийдэг хүн нөгөө хоёрыг морьцсон. Тэгээд бараагийн ч мураад ийм үйл ажиллагаагийн ч ингээл ягаад одоо зогсон байдалд оруулаад гэх юм. Тэгэл над руу яриад ингэнэ дэрийгээд чинь би тухайд хятадд байсан хог. Тэгээд яг Гуанжод байсан. Тэгээд тэнчэнээс одоо шинэ бараа тестлэх үүрэг аваад нэг хоног. Тэгээд за андаа хүрээтрээ нэтрээ ер нь хамт хий. Тэгээ ороод эхлээ шүү захиалга аваад өөрөө хүргэлт хийж гисэн дээ. За окей. Та тэгж ярьж байсан шүү дээ ирэхээс. Ер нь нэлээд их product ер нь тестэлж үзсэн гэдэг хэлжсэн шүү дээ. Одоо яг энэ сүүлийн одоо энэ бүүм болцсон тий энэ бүтээгдэхүүнээ олохоос өмнө одоо winning product гэж одоо яриад байдаг. Тэгээ winning product-а олохоос өмнө ер нь нийтдээ багцаагаар ер нь хичнээн product ер нь тестэлж үзсэн бэ. 70-80 product тестэлсэн. 70-80 product уу? Тэрсээ хайгаал тестлээд идэгсэн. За тэгээ тестлэхдээ болохоор та яаж тестлэх вэ? Органик байдлаар ингээл тестлэх юм уу? Эсвэл одоо нэг тухайн нэг бүтээгдэхүүн дээр нэг хэдэн доллар ч гэдэг юм уу бажет тавьж агаад paid ad явуулаад тестлж байгаа юм уу? Ер нь бол нэг вебсайт гэдэг үсэ. Тэн дээрээ ингээд нэг пэйж дээр ингээд бүх бараа контент бэлдэж байгаа л ad явуулаад бүгдийн тестлээ явуулдаг ус. Тэгэхээр нэг ингээд бараагаа авчрахаас өмнө paid дээр явуулаад үзнэ. Окей. Тэгээд нэг эхний 3 хоног бол захиалга харна.
бас нэг эхний 3 он хөөсрөлт байж магадгүй байхгүй. Тэгээд тэрнээсээ өөртөө дүгнээд ингээд захиалга орж ирээд байгаа юм байна, болоод байгаа юм байна гингүүтээ бараг авчирдаг гэсэн. За тэгэхээр ч одоо 70 гаруй бүтээгдэхүүн тестэлсэн гэж байна. Хэр хугацаанд тестэлсэн байх вэ? Нэг 2-3 сарын хугацаа. 2-3 сарын хугацаанд. Тэгэхээр ч өдөрт бараг 2 Тийм. Хагаал тестлээл нэг юм контент бэлдэж байгаа л айд асаагаал идэгсэн. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн дээр хэдэн долларын одоо бажет тавих вэ? 5-10 долларын бажетаар нэг 2-3 хоног хараад. Аха. Өдрийн 5-10 өдрийн 5-10. Тэгэхээр чин нийтдээ одоо product test-эндээ бол бүр нэлийн их мөнгө зарцуулсан болох гэдэг шүү дээ, тийм. Тэр нэг жоохон хүнд тосч ийсэн яг хоо үедээ. Одоо харин тэрний чин одоо ингээд давуу тал нь гарч ийн гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр бол та хэд одоо бас нэлийн тийм хашир гэх юм уу бас тэгж үтсэн байгаад байгаа. Тэр бол бас надад айгүй гоё таалагдсан. Тэгээ эрсдэл гаргахгүй өмнө нь одоо ингэж бүтээгдэхүүнүүдэд тестэлж үзэж байгаад за тэгээд энэ бол ер нь боломж юм байна. Энийг хийгээд үзүүл яа тэгээд одоо 70 хэдэн бүтээгдэхүүн тестэлж ихэд дунд нь одоо жишээлбэл гайгүй байсан ч гэдэм үү те энэ бас гайгүй ч юм уу гэжсэн бүтээгдэхүүнүүд бол зөндөл гарч ирж исэн байлгүй те. Гарч ирж исэн. Зарим нь бол хөөсрөлт яваад эдийг зарагдхаа бэлж мэлээ. Зарим нь болохоор гайл майл дээр юу яагаад ингэж хураагдаад тэгээ эхний 2 хоног бүр амар алсан тийм продактс واخхой. Тэгэл за энэ алах юм байна гэж бодож 3 дахь хоногоос нь бүр захиалга орж ирэхээ байгаад бүр вебсайт руу хүн орж ирэхээ байгаад тиймэрхүү хөөсрөлтүүдийг ингээ айгүй сайн анализ хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Тий, одоо ер нь бол яг би одоо жишээлбэл ингээ сургалтын дээр орж байгаа шүү дээ. Бүтээгдэхүүнээ одоо winning product гэдгийг яаж мэдэх юм, яаж олох юм гэдэг дээр бол 2 арга байгаа. Нэг нь бол одоо бүтээгдэхүүнээ авчрахгүйгээр өмнө нь одоо яг та хэдийн хийсэн шиг ингээ тестлээд ингээ бас үзээд явах нэг юм арга. За нөгөөх нь бол одоо датан дээр суурилж тий бүх гадны зах зээл дээр ямар бүтээгдэхүүн ажилдیں, ямар бүтээгдэхүүн байна, ямар брэнд байна, тэдний борлуулалт нь хэрэг, тий сартаа хэдэн одоо трафик жишээлбэл сайт руу авдیں бүх датадуудыг харж агаад тэрэн дээрээ шууд одоо шийдвэрээ гаргаад за энэ бүтээгдэхүүн бол олон улсын зах зээл дээр сайн явж байгаа юм чи Монголын зах зээл дээр бол бас сайн явах магадaltaй боломжтой юм байна гэж үзэж ингэж одоо product test гэдэг 2 одоо метод байгаад идэг. Тэгээ одоо жишээлбэл энэ видеог үзэж байгаа те хүмүүс одоо хамгийн одоо юу гэдгийг take away гэх юм уу те эндээс олж болох юм гоё одоо мэдээллийг бол одоо жишээлбэл сайн жишээ явж байгаа байхгүй те бүтээгдэхүүнээ олохоос өмнө бүр ингээд 70 бүтээгдэхүүн 70 гаруй одоо юм жишээлбэл product тестэлсэн байж штэ тэгжиж одоо сарын ийм 200 гаруй сая төгрөгийн одоо борлуулалт хийдэг өдрийн одоо 200 гаруй захиалга жишээлбэл авч чаддаг өдөрт 10 гаруй сая төгрөгийн борлуулалт ингээ хийж чадах потенциалтай ийм бүтээгдэхүүнээ жишээлбэл олж авсан гэж юм тий. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн жишээлбэл яг яаж мэдэгдсэн одоо жишээлбэл энийг ингээ тестчилсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт за энэ яг муу юм байна гэдгийг одоо ямар одоо үндсэн дээр хэдэн захиалга авсан хэдэн хоног тестэлсэн ч гэдэг юм уу тэр талаасаа ярил. Ер нь бол олон улсад нэлээд алж ирсэн. TikTok-ын дээр контентууд нэлээд вайрал яваад тэнгуутаа тестлээ зүгээр нэг гадаад контент дээр нөө субтайтл хийж хагаад тестлж үзээд тэгсэн чинь метрикуд нэлээд ажгүй. Ер нь бүр дундчаас нэлээд дээгүүр гарч ирээд. За зэм бол ялчгүй вининг юм байна гэж бодоол. Хэд хоног ер нь явсан гэсэн үг? Нэг 2-3 хоног. 2-3 хоног яваад тэгээд ер нь бол бүх метриксүүд нь сайн борлуулалт жишээлбэл хэдэн борлуулалт авсан байх вэ? Тогтмол анх бол нэг 10 20-ыг авч ирсэн. Тэр нөө ганц контент дээр баажтай. Өдрийн 20-оор ингээл тогтмол явуулсан. Тэгэл 30 болоод 40 болоод. Тийм яг цаашаа яаж энийг ингэж авч явахаа сайлахгүй л үзсэн. Харин тийм ер нь бол нөгөө юу ээжсэн шүү дээ. Сүүлд нь ингээд уулзаад ярилцаад та эдийн нөгөө Shopify story-г хараад бизнес менежерийн story би бас гайхажсэн. Метриксүүд нь бол бүр галзуу тийм үзүүлэлттэй метриксүүд байсан. Тэгээд хоёр тухайн үед бас өөрсдөө тэрийг сайн явж ийн гэдгээ бас мэдэхгүй байх шиг байсан. Тэгээд би бол харчаа за үнэхээр амар метриксүүдтэй явж ийн. Одоо жишээлбэл cost per purchase буюу одоо нэг бүтээгдэхүүн зархад одоо Facebook төлж байгаа төлбөр нь одоо жирийн бусад дэлгүүрүүд бол те $1.5 моллар хавцаа байх юм бол ер нь average дундаж байна гэж үздэг. Тэрнээс доошоо байх юм бол за $1 моллар хавцаа авах юм бол айгу сайн excellent гэдэг үзүүлэлтэнд ордог тий. За тэрнээс дээшээ яваад $3, $4, $5 руу ороод ирэхээр ер нь жоохон муудж байна. Одоо бүтээгдэхүүний чинь
тэр creative буюу те явуулж байгаа айд чинь өөрөө хуучиж чинь муу байна гэсэн үг ээ гэдэг. Яг нь энэ бол одоо Монголын зах зээл дээр байдаг ийм одоо тоонууд те. Тэгсэн чинь та ID metrics-үүдийг харсан чинь cost per purchase нь бүр юу $1 $1.5 битгэл 20 цент те 30 цент те зарим багыг 10 хэдэн цент мэт байсан баг те. Тэр бол одоо 10 цент хүрч исэн. 10 цент мэт тэр бол одоо мессеж авахд хүртэл бүр ингээд тийм баг мөнгөөр одоо мессеж авдаггүй. Одоо жишээлбэл engagement гэдэг юмар одоо ингээд Facebook-ийн бустыг явуулчихад нэг мессежийг одоо юуруугаа пэйж руугаа ингэж авахд 30 цент, 40, 50 цент, за зарим жоохон муунууд нь бол 60, 70 центээр хүртэл ингэж одоо мессеж авдаг. Зарим хүмүүс бол $1 молоор гарцсан явж идэг. Ингээ над руу скриншот ноотоо явуулж байгаа байдаг. Тэгэхэд бол тэр чинь мессеж авахаас бүр бага зардлаар одоо борлуулалт гаргад ирсэн гэсэн үг тий. За тэгээ энэ дээр таад өөрсдөө юу гэж бодож байна? Энэ одоо ямар энэ юу нөлөөлсөн гэж одоо ер нь одоо эргээд ингээ харахад 2-3 сар ч өнгөрчлөө шүү дээ. Тэгэхэд ямар факторууд одоо нөлөөлсөн гэж бодож байна өөрсдөө? Эхнийх нь болохоор юу? Product нэлээд явсан. Өөрийнх нь потенциал айгүй сайн байсан. Тэгээд анх эхэлж байхдаа л бит хоёр нэг датануудаа сайн уншиж ойлгож чадахгүй. Тэгээд яг e-commerce community-д ороод ингээд брэнд гэдэг ойлголтыг аваад статистикуудаа уншиж сурсны дараа энэ юм дээр нь өсөж байгаа юм байна. Энэ юм дээр нь буураад байгаа юм байна. Буурж байгааг нь өсгөжүүл энэ бүр алах юм байна гэдэг одоо функцийг ойлгож ирсэн гэх юм. Тэгээ контентуудаа ер нь яаж хийх, ямар хүмүүсээр яаж хийх, скрипт нь ямар ах гэдрээ ер нь нэлээд ойлгосон. Юу яг community руу орж ирэхтэйгээ зэрэгцээд ер нь тестлээд эхэлсэн билүү энэ чи өмнө зараад эхэлж исэн үе. Дөнгөж одоо яатсан л байж гисэн үү тий? 10 сарын 5 хавцаа ер нь дайжгүй болоод эхэлсэн. Тэгээд 10 хэдэнд нь шууд community руу орсон. Ер нь яг л гоё тавцаал ер нь зохион таарал бүх юмний зохион таарал орж ирсэн байх нь шүү дээ тий. Тэгээд тэгэхэд чинь хин Сүхбаатарын хоёр чинь нэг сарын борлуулалт нэг 50 сая хүрчлээ гээд тэгээд нэр нь нэг хоёлаа нэг заа нэг видео кол хийгээд те одоо сурсан мэдсэн юмнуудаа бос хүмүүстэй хуваалцаад ярилцъя гэд ингэж ийсэн те тэрнээс хойш ч одоо өстө нэг геометрийн юугаар өсөлтөг шиг те нөгөө 50 гэж ийсэн чинь 100 болол 150 болол 200 болол ингээд пүп гээд ингээд өссөн шүү дээ те яг нөгөө YouTube бичлэг гарсны дараа бид нөгөө яг маркетингээр амар зодсон байхгүй нэг хэсэг. Тэгэл 100 сая хүрчлээ гээл сүүлд хизээ пост оруулах хизээ мохахтаа уулзлаа гээл яг YouTube орсон. Яг 7 хоногийн өмнө. 7 хоногийн дотор 100 сая. 7 хоногийн дотор 100 сая ээжлээ гэдэг. Тэг одоо нөгөө яг сарын 50 байжснаа 7 хоногийн дотор 100 болгочлоо гэ тэр үед амар баярлж байсан. Гэтэ яг нөгөө анх тэр 50 саяд хүрчлээ гэдэг үед болохоор бид нар өөртөө яг одоо болоог байна. Юу ч мэдээ байна. Энэ амар нөхөн бидэртээ ингээд болохгүй байна. Өшөө энэс олох хэрэгтэй. Өшөө ингээд level up хийх хэрэгтэй гэж бодож байсан болохоор нэг тэр үед өөртөө мэдээ анзааруулах. Гэтэ яг ингээ эргээ харахад тэр үедээ Монголд байхгүй юмыг оруулж ирж байгаа. Монголд байхгүй продуктыг олж байгаа. Тэр талдаараа жоохон туссан фактор болсон ч юм уу санагдсан. Тий одоо ингээд ер нь яг ингээд подкаст одоо энэ юуг үзэж байгаа тийм бичлэгийг үзэж байгаа одоо тэгэл ер нь e-com сонирхож байгаа залуучууд гэдэг юм уу те ер нь одоо ингээд дунд нас зөндөө тийм юу байдаг. Нэг бол одоо юу гэдэг нь заавал нэг Монголд явж байгаа сайн явж байгаа бүтээгдэхүүнийг шууд хуулбарлаад энэ сайн явж байгаа чи би ч синийг орлоод ирээ л та гэдэг нэг юм байгаад байдаг. Энэ бол би бол ер нь жоохон буруу гэж боддог. Энэ аль талдаа хохиролтой. Өөрт нь ч хохиролтой, нөгөө нэг тэр бүтээгдэхүүнийг зараад борлуулж байгаа хүнд ч хохиролтой. Хоёулаа бие бинийгаа татаж унгаагаад тэгээд аль нь ч олигтой ашиг болсон юм байхгүй одоо ингэждэг. Тэгэхээр бол нөгөө нэг юм blue ocean гэж хэлдэг шүү дээ. Нэг ч хүн энэ бүтээгдэхүүнийг зарж борлуулаагүй. Тэгээ бүр ингээд ямар ч одоо зах зээл дээр нэвтрээгүй, saturated болоогүй, таниулагдаагүй ийм одоо цоошин бүтээгдэхүүнийг ингээд зах зээл дээр нэвтрүүлэхээр ийм маш одоо гоё тийм үр дүн гардаг, амжилттай болдог тий. Тэгээ ийм байдаг. Тэгэхээр энийг бас энэ одоо видеог үзэж байгаа хүмүүс бас бодох хэрэгтэй гэж би бас хэлмээр байна. За тэгээд одоо ер нь бүтээгдэхүүнээ борлуулаад хэд дэх сар дээр явж байгаа вэ? 1 2 3 дахь сар уу? 3 сар ер нь болцсон уу тий? 3 яг нөгөө нэг за энэ ер нь гайгүй байна даа гэж бодоод нөгөө нэг анх продукт хайж захтаа олоод бол нэг 5 сар.
хавцаа болж байгаа юм байна. Тий, community чинь ер нь бол 9 сарын ихээр ер нь бол нэгдэл тий, тэгэл орж ирэх хэрэг чинь тий 95 сар болж байгаа гэсэн үг байна тий. За community гэснээс одоо манай гурав ингээ community-гээ хөндлөөд айгүй гоё ингээд community comify цигмэн гэдэг ингээд хүүдийг өмсөд ирсэн. Айгүй гоё харагдчихээн, баярлалаа гоё хөндлөөд ингээд өмсөд ирсэн. Одоо ингэж шүү дээ. За community руу ороод ингээд өмнө нь болохоор та чинь тэгвэл одоо баг хагас жил мэлч юм уу өөртөө ер нь бас яваахан харанхуул яваад үзсэн байх нь шүү дээ тий. Тэгээ тэрнээс хойшоо community руу орж ирээд ингээд тэгэхээр энэ хоёрын ялгаа ер нь одоо хэр байдаг юм бэ? Ер нь та хэд хэр анзаарчихсан? Мэдээллийн зөрүү гэх юм уу? Өмнө дандаа алдчихийч тухайн юм ойлгодог байсан бол community-д орсноор ингээд өөр алдсан хүмүүсийн туршлагаас ингээд одоо юу аваад мэдлэг аваад тэгээ цаашаа явах нь цаг хугацаа хэмнэж өгч байгаа гэж бодож байна. Тэгээ дээрээс нь брэнд гэдэг ойлголтоо аваад бид нар ч болохоор нөгөө general store орлоо яваад идэгс охгүй сайнлахгүй. Яг ингээ урттай явах нь брэнд гэдэг юм ойлгоод. Окей. Тэгээд одоо тэгээд ер нь за ингээ 3 ер нь яг ингээ нилээн борлуулалт ингээ өсөд явж байгаа нь одоо ингээ 3 сар болоод явж байгаа гэж. Одоо ер нь борлуулалт хэр байна ер нь? Ер нь бол шинэ жил өнгөрөөд баг зэрэг унаад ер нь бол өдрийн тогтмол болсон. Тэгээ ер нь бол одоо яг e-commerce-ийн одоо ганц Монголын зах зээл чиглэлтгүй ерөөсөө дэлхийд даяараа тэгдэг. Шинэ жил унаад нэг сард бол хамгийн эхний үе нөө зах зээлийн уналттай үе гэж явдаг. Уналттай үе байдаг. Тийм маш борлуулалт ингээд одоо шинэ жилээр ихсэж хагаад Christmas шинэ жил тэг хүмүүс биеиндээ бэлэг өгдөг, солилцдог худалдаа бол маш сайжирж хагаад тэгээ нэг сар гээд ер нь маш хурцтай унцдаг. Тэгээд за 2 3 4 гэдэг ингээд баг ингээд сайжраад явдаг. Яг нөө баярын үеэр болохоор айгүй хөөрөлтөө ингээд нөө шинэ жилийн үеэр хүмүүс чинь юм хүм авах нь их тэгж явж хагаад нэг сарын нэг ихэр жоохон ононгуудаа яг тэрнээс хойш ингээд яг жинхэнэ хөрсөн дээрээ буугаад юугаа гаргаа авчиж байгаа метрикуудаа. За тэгээд яг би бол та хэдий одоо success одоо энэ яасан тэрүүчээ хэлдгээр бүх гой ингээд тохирон бүрдсэн, зохион бүрдсэн гэж ингэж байгаа те ингээд гоё одоо багийн хамт олонтой байна те энэ баг гэдэг чинь өөрөө маш чухал. Ганцаараа хүн бас хийхэд хэцүү гэж олон юм хийж байгаа учраас ингээд бүгднгийн нэг хүн амжуулна гэдэг хэцүү. Тэгэхээр гоё баг бүрдсэн байж гин. За өмнө тэр тэрүүчээ хэлдэг 70 гаруй бүтээгдэхүүн тестэлж байгаа. Тэрэн дундаас одоо нэг сонгоно гэдэг чинь ер нь бол тэр success rate тэр chance-ийг бол одоо маш өндөр болгож ийн гэсэн үг тий. За өмнө яг магадгүй ганц нэг өөр бүтээгдэхүүн дээр тогтцсон байсан бол жишээлбэл одоо сарын 200 сая биш магадгүй 100 саяын борлуулалттай сууж явах бас магадлалтай тий. Гэтэл ингээд маш олон бүтээгдэхүүн тест үзэж байгаа. Тэрэн дотроос сонгосон. Тэгээ бүтээгдэхүүн бас айгүй тийм нөлөөлж байгаа. За 3 дугаарт нөх юм бол миний харж байгаагаар бол та хэд бол winning одоо контентууд, winning creative-ууд одоо маш ихийг нэг дор ингэж хийж чадсан гэж би бол ер нь харсан. Тэгэхээр бол тэр чинь өөрөө нэг winning creative одоо хийчихэд нэг winning creative бариад авчих юм бол тэр чинь бараг л одоо бараг 100 сая төгрөгийн борлуулалт хийдэг creative үдч байгаа. 200 сая төгрөгийн борлуулалт хийдэг creative үдч байгаа. Тэгэл ингээд нөгөө creative маань ингэж явж байгаа сүлдээ saturated болоо. Зах зээл нь ханаад ингээд өндөө тий. Гэтэл яг та хэд бол миний анзаарж байгаа бол зэрэг маш олон ийм одоо winning creative-ууд ингээд гараад ирсэн. Тэгээд тэр нь ингээд бүр ингээд асар их борлуулалт руу тук гэдэг айгу хурцтайгаар ингээд явсан гэж метрикуд намирж игдэв. Тий, ер нь би бас тэгэж ер нь анзаарсан. Чанаргүй контентууд оруулахгүй хичээсэн. Яг ингээд продактныхаа талаас ингээд өнцгөө гаргаж ирээд тэгээд ингээд олон тийшээ тарсан чанартай контентууд хийсэн гэж. Нөгөө нэг creative angle гэж одоо хэлдэг шүү дээ. Ямар өнцгөөс тайлбарлах уу? Юу гэж хэлвэл энэ бүтээгдэхүүний одоо хүн сонирх уу гэдэг ч юм уу те. Тэрийг өөрөөр болгосон гэсэн үг байна. Ямар насныханд ямар мэдлэг өгөх үү ч юм уу? Эсвэл нэг боловсрал олох уу? Эсвэл одоо хандлт авах уу? Хүмүүс танигдуулах уу? ч юм уу. Тийм айгүй олон англиас контентуудаар зодсон. Тэгсэн контентуудаар бол ер нь нэлийн зодсон тий. Тэгээ ер нь тэр хийсэн контентууд нь ч гэсэн айгүй тийм чанартай сайн тийм winning creative-уд байгаад байсан. Тэгээ тийм winning creative-уд ингээд бүгдээрээ бөөгнөрөө зэрэг болоод ингээд олон болцохоор борлуулалтанд яалтчгүй одоо маш сайнаар ингээд нөлөөлж байгаа. Тэгээ ер нь бас яг Монголд одоо жишээлбэл ингээл e-commerce хийдэг хүмүүс бас ярьдаг л да тий. Монголын зах зээл бол жижигхэн тий. Одоо нэг хайхтар одоо ашиг энтер олдгүй гэдэг. Одоо эндээс бас харж байгаа бах тий. Нэг хэн бүтээгдэхүүнийг одоо ингээд сайн борлуулж чадах юм бол сарын 200 гаруй сая төгрөгийн хүртэл борлуулалт одоо
хийх боломжтой. Ер нь бол яг 200 сая төгрөгийн борлуулалт гэдэг бол бусад одоо e-com хийдэг хүмүүсийн хувьд нэлээд олон бүтээгдэхүүнийг зэрэг борлуулж иж түрүү чи хэлдгээр нөө general store гэдэг шиг олон бүтээгдэхүүнийг зэрэг борлуулж иж тэр 200 300 400 сарын 500 сая төгрөгийн одоо борлуулалтуудыг хийх боломжтой болоод байдаг. Та хэдийн хувьд бол хамгийн онцгой одоо байгаа юм нь болохоор нэг бүтээгдэхүүн дээр ингэж борлуулалт хийсэн байгаа нь одоо тий маш тийм сонирхолтой кейс байгаад байгаа. За нийтдээ одоо ингээд энэ бүтээгдэхүүн дээр энэ winning product дээр нийт одоо олсон орлого одоо revenue-г хийх боломж байгаа юу? Ер нь нэг өчигдөрхөн харахад яг нөгөө community-д орж ирэл тэндээс идэвхтэй эхлээл 400 сая гарцсан л явчихсан. 400 сая төгрөгийн борлуулалт бол хийцэн. Тий, нэг 2 сар хагасны хугацаанд эхэндээ жоохон ингээ бага хөвсөлттэй болсон. Тий, ер нь бол угаасаа л одоо e-com хийдэг хүмүүс мэдэндээ одоо Shopify энэ ашигладаг ингээл график бол хизээч нэг юмд тогтоод эсвэл ингээ хизээш ингээ өсөд яваад байдаг. Ер нь ингээ унаал босоод байнгын зүрхийн цохилчгал ийм байдаг. Тэгээ тэр нь маш олон юмнаас ингээ хамаарч идэг. Одоо хідэн контент явж байгаа, хідэн ad явж байгаа. Тэгээ ad-ийнх нь одоо бажет нь хэдийн тий яаж байгаа хизээ унтраасын тэгээ дунд нь байж итл бүтээгдэхүүн байх дуусчдаг, таслалцдаг тий. Тэр бас нэлийн одоо дүнгиж эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол бас нэг зовлон болдог. Тий одоо миний одоо эргэн тойронд байгаа тий энэ community дотор байгаа хүмүүс бол бас яг тийм зовлонтой яг stock out болоод тэгээ дунд нь бүтээгдэхүүн байхгүй ингээд борлуулалт байхгүй гаццсан. Яг тэрийг ингээд тасралтгүй ингээд араас нь гоё ингэж inventory management гэж хэлдэг тий. Яг хизээ дуусаад араас нь би хизээ бүтээгдэхүүнийг захиалвал яг гоё таарах юм бэ гэдгээ ингэж тааруулж чадахгүйгээсээ болоод ингээд дунд нь таслалтаад байдаг. Удаа зогсоодог энэ тэрэг. Бидэд нэг 2 удаа тасалсан. Тэгэл таашрсан. Нэг 2 3 хоног хоцроод тэгээд ингээд захиалганууд нь бөөгнөрөөд идэх сток нь байдаг. Тэгээд айгүй хэцүү юм бэл. Тэгээд нөгөө 2 3 хонцоор хэрэглэгчийн сэтгэл зүй шал өөр болчихж байгаа. Тийм асуудал. Тэрэн дээр би бас нэг яаж ийсэн шүү дээ. Өмнө нь хэдүүлээ уулзаад ярилцж байхад инвентаригоо машина зараад тэгээд ер нь инвентаригоо бүр нилийн гоё одоо зуу заатгаж аваад ер нь тэрнээс хойш гайгүй болсон гэдэг ярьж исэн тий. Би машина зарсан. Тэр бол маш одоо гоё үйлдэл гэж би бол одоо хувьдаа харсан маш зоригтой. Тэгээд тэр чинь одоо нэгсэндээ ингэж юу гэдгийг те огцом өсөх бас тэр одоо юу чинь бас болж байгаа байхгүй. Тэрнээс биш яг өмнөхөөрөө те нэг хэдэн дөрвөн нэг 2 сая төгрөгөөр бараавал дөрв болгоол тэрийг хэд болгодیں۔ Ингээл 5 6 болгоод ингээд дэвэл ингэж огцом өсөхгүй нэлийн удах байсан байх. Гэтэл тэрэн дээр бол те инвентаригоо бүр нэлийн сайн одоо даацтайгаар захиалж авч ингэсний одоо бас хүчинд те огцом юм өсөлтүүд гарсан байхаа. Өдөрт хамгийн их одоо борлуулалт хийсэн яг өдөр чинь хэд байгуулээ? 11 сая хүрсэн байгаа тий. Анх чинь нөө сая хийдэг байхад 2 сая амир хол. Одоо 2 хийчин удаа ингээд амир шуналтал яасан. 2 хийсэн чи яг 3 хийж болохгүй гэж. Тэгээ 5 хүрсэн. 5 хүрэхэд 10 бол нийлээ хаалс асчихсан. Тэгэл 6 7 8 9 10 гэл. Явсаар байгаа гүрсэн. Нийлээ шуналтал тцээ. Одоо шуналтал юм шүү дээ. Ханаагүй. Тэгээ ер нь бол угаасаа нэг e-com хийдэг залуучууд бүгдээрээ л яадаг. Одоо яг тийм milestone гэдэг юм тавьсан байж идэг тий. 1k per day буюу одоо өдөрт $1000 борлуулалтыг одоо хийх нь бол эхний одоо жишээлбэл зорилго нь гадны зах зээл дээр хийж байгаа залуучууд бол байдаг. За тэгээд нэг өдрийн $1000 хүрчгээрээ өдрийн одоо $10,000 болгоё гэж үздэг тий. Өдрийн 10,000 гэдэг чи одоо сарын $300,000 гэсэн үг. За бүр 10,000 хүргэсэн хүмүүс нь бол 30 хүргэе, 50 хүргэе. Тэгээ бүр өдрийн $100,000 борлуулалтыг хийж байгаа мундаг амар залуучууд ч гэсэн одоо зөндөө байдаг. Тэгэхээр бол яг ингээл бас адилхан ингээл дагаал хөгжөөл улам ингээл сайжраад өөртөө сайн одоо алтаа оноо юун дээр байна цаашаа яаж явбал одоо борлуулалт нэмэгдэхээр байна гэдэг юм ингээл өөртөө ажиглаад сайжруулаад ингээ яваад идэг. Энэ бол бас e-com хийдэг залуучуудын одоо тий нэг байдаг юм байгаа. За тэгээд одоо юу гэдэг ингээд юм success гэдэг юмыг одоо олчлаа шүү дээ тий. Эн чинь бас та хэдийн хувьд одоо 18, 9, 20-тай 21-тэй залуучуудын хувьд бол энэ чинь маш том одоо амжилттай байгаа байхгүй. Зарим хүмүүсийн хувьд бол одоо зүүдэлч бараг чадахгүй хэмжээний мөнгийг одоо generate хийгээд үтцсэн байж гин тий. Одоо багш нарынхаа цалинг одоо бараг хэдэн жилийн цалингийн одоо олцоод байгаа юм тий. Бараг 4-5 жилийн цалингийн одоо ингээд бараг
сарын дотор олчоо сууж идэг тий. Ямар мэдрэмж төрдөг юм бэ тэгээд? Нэлээд гоё л санагдсан. Энэ юм байж би багтаал нэг сарын 100 мог хийдэг хүн ингээд ганц нэг зургатаар гарахаар 90 мөрөөдөл за тийм бол угаасаа худлаа дөө би юм бол чадахгүй дээ гэдэг байсан одоо тэрийн давалцаас оожхараас нэлээд тийм. Ямар ажилд орох уу гэж явдаг шүү дээ. Урсгалаараа л явж байгаа л гэдэг эс. Тийм. Би ч нөгөө өөр айгу эрх чөлөөг эрхэмлдэг юм баггүй өглөө заавал дуудуулаад байхгүй нэг даргын дор ажиллаад байхгүй тэгэж одоо за ер нь интернетээр мөнгө олж эхлэе да. Тэгээ Forex хийгээд Forex бас тийм амархан юм биш ээ. Бас тэлт аван яг шалан дээрээ буун. Тэгээ яг ингээд e-commerce гээд ашигасаа хүртээд эхлэхээр айгүй эрх чөлөөтэй юм байна. Тэгээ ер нь бол угаасаа нөгөө e-commerce гэдэг бизнес чинь миний нөгөө байнга л хиллээд яриад яваад байдаг 3 эрх чөлөөг олгодог одоо энэ бизнесүүдийн нэг маш ховор байдаг бизнесийн нэг гэж одоо хэлээд байгаа тий. Санхүүгийн эрх чөлөө, одоо газар зүйн байршлын эрх чөлөө, за цаг хугацааны эрх чөлөө гэдэг хүссэн газраасаа хүссэн үедээ лаптоп интернеттэй байхад л одоо ажиллаа хийгээ явах бүрэн бололцоотой ийм одоо бизнесийн нэг. Та хэдийн хувьд одоо жишээлбэл өөр улсад очоод тэгээд Монголдо одоо ингээд энэ бизнесээ өргөжлүүлээд явах тэр нь боломжтой байгаа юу? Тэгээ ер нь бол харин энийг одоо жишээлбэл манай одоо community-гийн зарим залуучууд хүмүүс бас ойлгохгүй байна. За эсвэл e-commerce хийж үзээгүй мэдэхгүй хүмүүс бас ойлгохгүй байна. Тэ? Заавал би наа чин байх ёстой юм биш үү? Тэгжиж энэ бизнес чи явдаг юм шүү гэдэг юм яриад байгаа. Энэ дээр одоо та хэд юу гэж бодож байна? Одоо ерөөсөө юм байхгүй юу? Хүмүүс ингээд өөрийнхөө эрх чөлөөг эдэлж мэдхгүй. Тэнгүүт ингээд гадуур ингээд гэр бүлтэйгээ явж иж болно. Өөрөө гадагшаа аялаад олоорноор аялаад улсаа үзээд тийгээ бизнес хөгжүүлээ явж иж болно. Тэгэхгүй нөгөө яг ингээд би заавал биеэрээ байж иж үзэх ёстой. Би ингээд одоо хөлс цус махаа гаргаж иж өстой үзэх ёстой гэдэг тийм оюун санаа суртахуунтэй жоохон тийм майндсеттэй байх юм бол ер нь бол тийм нөгөө нэг ер нь ийш тийшээ аялна гадагшаа явна зорилгоо ер нь амар өндөр тавиад хит өндөр тавина тэр лүгээ тэмүүлнэ гэдэг байх хэрэгтэй гэж бодож байгаа. нөгөө хүмүүс юу гэж боддог гэж магадгүй. Нөгөө hard working биш үү? Hard working гаргах тусам илүү их ашиг хүртэнэ ч юм уу. Одоо цаг үед ер нь hard working яг зөв юм дээр л ажиллана. Илүү тийм smart working одоо автоматжуулсан, системжүүлсэн зүйл рүү тэмүүлээд тэрнээс ингээ өөрийнхөө эрхчлөөг мэдрээд явуулаа. Харин тий одоо миний бас анзаарж байгаагаар одоо би ч одоо ерөөсө дандаа Gen Z-ийн хүмүүстэй ерөнхий голцоо харьцдаг болчиход байгаа. Тэгээ одоо над руу одоо холбогдож байгаа одоо ярьж хөөрж байгаа тий ингээ уулз учирч дандаа Gen Z-ийн залуучууд байгаа. Их нь одоо баг 80-90% ч юм уу. За мэдээж ирээд тэр дотор 30-40 50 хүрж байгаа хүмүүс ч гэсэн бас зөндөө байгаа. А тэгээ Gen Z-гийнхэнтэй ингээ харьцаад эхлэхээр бас ингээд айгуу тийм өөр юм бас олж харддаг юм байлээ. Сэтгэлгээ шал өөр тий. Ямар ч одоо тийм байр юм байхгүй. Хүн одоо хаана байна уу, яана уу, энэ үү тэр нь ерөөс огт хамаагүй хүссэн юмаа хийгээд дуртай газар байгаад яг юм дижитал одоо 90-100 дижитал ертөнцид юм өсөөд төрсөн. Төрөхт нь л интернет гэдэг юм байдаг, төрөхт нь л компьютер гэдэг юм байдаг. Тэр нь юм сонин содон биш зүгээр одоо өөрсдийнх нь тий байдаг л нэг юм одоо багаж хэрэгсэл болоо анхаас явцсан. Тог захилгаан гэдэг шиг л одоо тэгэл бидний баг байхад тог байдаг байсантай яг адилхан та нар ингээд төрөхт интернет гэдэг юм байж идэг. Тэгэхээр яг тийм одоо шал өөр юм задгай сэтгэлгээтэй болцсон байдаг юм байна гэдэг айгу анзаарсан. Тиймэрхүү сэтгэлгээл одоо та хэдэд бол нэлээд ингээд тусалж те юмыг өөрөөр харах ийм одоо нөхцөл нь одоо бүрдэж байгаа байх гэж би бол одоо хувьдаа. Ер нь бол анх нэлээд айцтай байдаг гэсэн. Одоо ингээд мөнгө олно гэхээр заавал зовж иж мөнгө олдог гэдэг майндсетс багасаа. Тэнгуутаа мөнгө олоод ангууд юм хийхгүй болохоор ингээд санаа зовоод бүр тэрнээсээ дэлтрээд тэгээд одоо сүултээ бол нэлээд гайг болсон. Ажил төлөвлөхөд ч гэсэн за хий шууд хосчээ гээл газар дээр ер нь бол айц нэлээд багассан. Окей, мэдээж ирэх тий одоо гэтээ яг юу гэдгийг заавал нөгөө
hard work хийж ийж те шаргуу хөдөлмөрлж ийж гэтээ та хэд бас шаргуу хөдөлмөрлсөн байгаа аахгүй Зөв зүйлтэй hard work гэх юм. зүйлтэй яг үнэ те одоо ингэ 70 гаруй бүтээгдэхүүнийг тестлэх гэдэг чинь өөр юм чинь маш их ажил. Одоо энийг одоо нэг бүтээгдэхүүн тест хийхэд л ямар их цаг хугацаа хүч хөдөлмөр ордог үлээ тэр чинь цаана судална, үзнэ, харна тэгээд одоо тэр юун дээр вебсайт хийн, лендинг пэйжийг өгсрэн, айдин хийн, ингээд хүчнөө одоо ажил болдог. Тэгээ эн чинь нүдэнд харагдахгүй байгаад юм зөөгөөд ийш тийш яваад хөснө урсаад байхгүй ч гэсэн цаанаа бол ингээд компьютерийн цаана асар их одоо юм болж идэг, ажил хийж идэг тий. Тэгэхээр бас ерөөсөө огт одоо hard working хийгээгүй гэж амархан одоо ингээд мөнгө олцсон юм шиг одоо бас энэ ойлгож болохгүй дээ. Энд цаана асар их хөдөлмөр хийж ийж одоо энэ үр дүн ингэж гаргаж байгаа гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй. Тэгээд бас баг хамт олноор хийнгүүт айгүй тийм hard working шиг мэдрэгддэг юм бэлээ. Ингээл яг ганцаараа ингээ хийгээд нүдэд нүдэлэн яг ингээд найзуудтайгаа ч юм уу хамтрах бизнес хамтрагчтайгаа ингээ жоохон маа цайлцаад чи энэ тэгчих би мань захиалчих чайд хийчих би энэ бажтыг зохицуулчих юм. Тэгэхээр ингээд айгуу гоё. Фан мазарч яваад ажил бүтээгээд стрессгүй хийгээд байгаа нь айгуу гоё. Тий. Тэр чинь л ер нь гоё багийн одоо юу штэ тий. Даваа тал тий. Та хэд одоо тэгээд юу яаж гинөө? Одоо нөгөө гадны e-com хийдэг залуучууд бол нэг boot camp маягийн юм хийгээ. Бүүнөр одоо яадаг юм тий. Бали малид очт юм уу, Тайланд очт юм уу, энд тэнд очиж жагаад тэгээд 1 сар, 2 сар, 3 сар яг ингээд вила хөлсөлж байгаа тэндээ ажиллаад ингээл бараг жилийнхээ ажлыг нугалчаал хүрээд ирдэг нэг иймэрхүү бас нэг юм лайфстайл одоо байгаад идэг. Та хэдийн үед яаж одоо ажиллаа хийж байгаа? Офис, тал нь гэр амьдэрдэг, ажиллаа идэг тийм газар байгаа. Одоо тэгээ гуруула хамт байгаа гэсэн үг үү? тий. Ер нь хамт амьдарч. Яг нөгөө гадаад руу гарах гэхэлэр би 3 дугаар курс нэг хайчих бас хэцүү. Тэгээ төгсчт юм уу гэж бодоод байгаа. Цэлмэгч гэсэн одоо 2 дугаар курс би 3 дахь курс бит хоёр ингээд сургуультай болохоор ялч гадаад тэгэж удах ямар ч боломжгүй л. Тэгэхээр за окей тэгвэл Монголд яага болохгүй. Тийм шүү дээ. Яага болохгүй гэж. Тэгээ ер нь бол яг гадны одоо нөгөө залуучуудын юу шиг те лайфстай адилхан өөртөө ингээд Монголдоо гоё boot camp хийгээд тэгээ гурлаа одоо хамт амьдарч байгаа гэсэн үг байна шүү дээ. Байр түрээсэлцэн. Аа. За чи болохоор энэ тэндээс гүйж ирдэг л шүү дээ. Би ч өөр ярамгаас өглөө алгаалт туссан дөө. Бас үл тамаа үзсэн. Nice. За одоо тэгээд аав ээж нар нь одоо ер нь яаж яах юм одоо юу та хэдий юу хийгээ яваад энэ хөөшөд янз бүр хөөл бас юм хийгээд байгаа юм биш үстэй гэж байна одоо яаж ин ойлгож гин үү дэмжиж гин үү нааг л 90 тахаа байсан дөө 90 марг найзуудтай флекстэй л явах шиг л ааха манай хүн юм болцсон энэ дэрийг ламат магатанда за манай хоёрын хувьд болохоор яаж ин нэг хар тамхины дийлэр болцсон юм тэгж асууж байгаа юм тий ер нь юу зараа яваад байна жоохон эвгүй ингээд яалч тийм өндөр төвшөнд олоод тахаар ээж аваад бол гайх штт тий мэдээж ирэх хүүхдтэй санаа зовоод хардах хэрэгтэй гэдэг шиг тий одоо манай аав ээж хоёр бол юу яагаад байгааг сайн мэдэхгүй л ер нь жоохон ойлголцохгүй л байгаа. Тэгтээ яг вэ нэг бараа зардаг гэдэг юм. Тийм. Ич гэсэн юм зардаг, юу зардаг гэж мэдэхгүй тэгэл миний хүүхд явж ил гэдгийг гэсэн шиг байдаг та. За тэгж байгаа угаасаа тэгээд нэг аав эснэр ойлгоод дэмжээд те ингэж ингээд бүх юм ингээд бүр гоё болоод ирэхээр ойлгох цаг ирэх байлгүй. За цэлмгийн хувьд болохоор манай ээж авч нь болохоор нэг тийм мэддэг байхгүй. Би болохоор чимээгүй ер нь бол одоо ч гэсэн ингээд сүхээ ирэхсээ ирэх гэж ер нь бол чимээгүй мэддэггүй байж байгаа агуурны ажлаа хэмжүүлэл. Тэгээ ингээд гэртээ байж байгаа би нэг хэсэг хийхгүй байж яг нэг 50 сая хүрснийхэн дараа ээжд ингээд очиараад байхгүй. Энийг ингээд сард оллоо инглээ ийм их юм хийж байгаа гэдэг. Тэгсэн ээж бүр ингээд гайхаад юу болсон яасан юу хийгээд байгаа гэд яг тэр үед ингээд өмнө нь болохоор яг нэг жоохон хинт өгөөл яг иймэрхүү хийж байгаа юм зарж байгаа гэл тэгэл гараа авчдаг ирсэн. Тэгээд сүүлдээ болохоор ингээд ийм бараан дээр ажиллаж байгаа, ийм савлгаа хийж байгаа, энэ дээрээ ингэж ажиллаж байгаа маа. Тэгээ одоо ингэ явж байна. Дараа чи ингэ ажил ингэж хийх чинь. Яг тэр үед болохоор болохоор жоохон тийм мэдгүй. Одоо болохоор бүх юм ингээл өөр бараа оруулж шууд зарчдаг. Тиймэрхэн бодоод болохоор би ингэ тайлбарлал үгүй наа чи ингэ ийм учраас ингэж зард юм аа. Энэс ингэ юм аа гэдэг аавд ингэ тайлбарлах хэцүүс. Одоо яг байгаагүй ойлгодог. Ээж болохоор ингэ чимээг хүн өөрөө юм аа игээд явуул яваа. Яг тийм ингэ бүр хэцүү болох юм бол
ээж нь туслая. Ийм жоохон тийм бол анх бол нэг тэгж юудаг байсан юм. Итгэдэггүй байсан. Би яг ингээд яг тэр нөгөө эргэсийн машинаа зардаг үед ээжээс ингээд мөнгө зээлч тийм үү гэж бодоод зээлчүүлээ ингээд босч гоод байгаа юм санагдаад нэг хөл дээр босч гоод тэгээд яг тэр үед бол ээж өөрөө ч хэлжсэн итгээгүй болохоор гэгээ гэд. Бараг тэр нь ч зөв байсан дөө өөрөө. Яа. Яг дапууран галцсан. Айдны мөнгөө зээл ав төлдөг л шүү дээ. Тэгэл дата байгаа ганц хөрөнгө нь машин. Тэгэл За гурлаа ярьж байгаа л яах вэ? Нилээ удаан батсан баг. Машинг болчихвол тэгээд машинаа зарсны маргааш нь цас ороод эхэлсэн баг. Тэгээд бүр юу хийч вэ гэж харамсах ч хэцүү, итгэх ч хэцүү. Тэгээд яг нөгөө машин зарахын өмнө яг нөгөө тэр инвентарь гэж явж байгаа шүү дээ. Тэр нэг амар доголдолтой болсон. Яг ингээд 100 захиалга орж яхад тэрний ингээд 25 л хүрэгдээ. 25 л хүрэгдэх бараатай байдаг. Тэгээ дараагийн бараа нь ингээд хил дээр ингээд гаццсан. Яахаа мэдгүй. Тэр үед яг нөгөө хилний хэсэг хаагдаад бүр ирэхээ байгаа. Тий, нэг тийм болсон шүү дээ, тий. Би ч юм уу тэгээд өглөө нөө хоолныхаа мөнгө олох гэж өглөө хөргөлтөнд явдаг гэсэн. Битүү юу би кабд явдаг гэсэн. Хоёр тийш алхаал хотын. Би таксинд явдаг гэсэн. Тэгээд мэдээлэл. За тэгээд одоо ер нь тэр үеэ ингээд бодоо тий одоо ингээд хэдэн сарын дараа болцсон байж идэн. Амьдрал хэр их одоо өөрчлөгдсөн бэ? Одоо ингээд нилээн бас борлуулалт хийгээд ашиг мышиг авцсан. Ашиг мышиг одоо юунд зарцуулж байна та хэд одоо? Одоо цаашаа бол нуглах тал руу бол харж байгаа та. Тэгээд бас өөрийн амьдралын хэрэгцээг бол яц бүрэн асуудал байна тийм ямар ч асуудалгүй. Эхлээд амьдралын хэрэгцээгээ юм асуудалгүй саан зовх юмгүй болгочвол дараагийн төвшөнд юм харж чадна гэж бодож байгаа. Юу л гэдэг юм бэл амьдрах хэрэгцээ ангадаг бол тархич нь нөгөө эрүүлэр сэтгэж чадахгүй гэд тэр лүг анхаарланд төвлөрөөд одоо ер нь тэр амьдрах хэрэгцээ дээр нь хангахтаа тэр нь бол дараагийн нэлээд том хараанууд харцсан байгаа. Харцсан тэгээд. За тэгээд борлуулалтынхаа юунаас одоо эхний ээлжинд бол нөгөө юу яад одоо юу гэдэг нь reinvest хийнэ гэж хэлдэг шүү дээ. Борлуулалтаа олоод мөнгө буцаагаад бизнес руугаа ингээл ингэж одоо бизнес маань одоо урд нь томордог тий. За тэгж жагаад ер нь нэлээд айтайхан гайгүй болоод ирэнгүүт нь өөртөө одоо заа нэг шагинчи тааш гэдэг юм уу тий. Тэгж мэгж гоё баярлуулсан юм хүн байна уу? За шинэ машин авсан. Буцаага машин авсан тий. Машинаа томруулж авсан. Нэг нэрээ тэгсэн байсан шүү дээ нөгөө юуны mastermind уулзалтан дээр ирсэн чинь амар гоё машинтай болцсон хүрээд ирж исэн шүү дээ тий. Тэр бол өстой гоё одоо юу байсан тийм баяр хүргэе. Тэр бол өөртөө гоё буцаагаад одоо мэдээж ирэх тэр чинь тий. Тэр машина зарж бизнес руугаа оруулаад буцаагаад явна гэдэг чинь бас айгүй гоё байна. За өөр тэгэл бит гурвын дунд одоо гурван шингийнх нь л хөрөнгө юм да. Бүх авсан юмнууд. Гурлаа лаптоптой, гурлаа одоо гацтай яаж ингээ юм харахад ажиллаж их хэвээр тий. Тэгээд ер нь лайфстайл бол нэлээд өөрчлөгдсөн үү? Ер нь шал өөр болсон. Үйлдэл шал өөр болт. Ямар тийм том юмнуудыг хардаг болсон гэх юм уу? Жижиг асуудал санаа зовхоо болоод тэрнээрээ багасаад би чи бүр анхны гацдаг утсан дээр бүх захиалга шивдэг байсан шүү дээ. Тэрийг харчаад би шууд утас авч өгье гэж бодсон шүү дээ. За тэгвэл олон юу мэдээж ирэг өөрчлөгдсөн байгаа тий. За дараагийн одоо юу гэдэг нь ойрын хугацааны төлөвлөгөө таагуурын хувьд одоо юу байна? Хувийн амьдралын ч тэр бизнесийн ч тэр ер нь яа гэсэн төлөвлөгөө байна. Одоо сургуулийн авирсан төгсөх юм шиг байна тий. Тэрний дараа ерөөсөө e-com гэдэг юм л утгаар нь шамби живэл гэж бодож байгаа. Одоо л нэг энэ жилийнхээ планыг бол ерэн гаргаад тарцсан л байна. Ер нь одоо 3 сард юу гэх, 2 сард юу гэх, 4-5 сард юу гэх, play time өдрөөр юу хийх нэтрээд ер нь бол хараагаа бүгдээ харцсан л байна. Монгол нөгөө айгүй олон баярт өдрүүдтэй. Тухайн өдрүүд нь одоо цагаан сараар юу зарах уу, Мартин нэмнээр юу зарах уу, шинэ жилээр яах юм, ямар маркетинг англи явах уу гэж дэжгүй ер нь бүгдийг бүтэн гаргаагүй ч гэсэн хараагаа бол харцсан байна. Тэгэхээр одоо энэ бүтээгдэхүүнээ ер нь цааш нь энэ брэндээ ер нь цааш нь хөгжүүлээд явах гэж байна уу? Нэмэлт одоо өөр жишээлбэл дахиад өөр брэнд үүсгэх гэж байна уу? Өөр бүтээгдэхүүнүүд тестл үзэх гэж байна уу?
гадны зах зээл дээр одоо жишээлбэл сонирхож гин үү? Тэр тал дээр нь яаж вэ? Энэ бүтээгдэхүүнээр гадны зах зээл рүү гарал явуулсан. Өрсөлдөе гэж бодож байгаа. Тэгээ бүр хол 5-аас 10 жилийн зорилго гэх юм бол бас нэг дахиад 2 брэндтэй болоод гурлаа хувь хүн нэг брэндтэй болоод явбал бас үлдэх легаси сайтай. Тэгж бодож байгаа. За өөр та хэдэд иймэрхүү юм яриад зүгээр юм уу гэмээр тиймэрхүү юм байна уу? Энэ хүмүүс нэг бодоол яваад идэв бэл. Айгүй их бичлэг үзэл бодоол хийхгүй ерөөсөө үлдлэхгүй. Тэрнээсээ явахгүй нэг мотивашн авах битүү нөө контент үзэл энэ тийм челленжүүд ингээд хүмүүсийн хийж байгаа юмнууд үзэл. Тэгсэн хэрнээ өөртөө юм хийхгүй тэрнээс амар тийм сэтгэл готролдоор өөрийгөө дутуу мэдрэнэ. Тэгээс үйлдэл байдгүй юм лээ. Үйлдэл байхгүй алдаж үзэх хүн байж байгаа. Би комеддэг гэж одоо тиймэрхүү хүмүүс айгүй их хэд юм л. Шууд ингээ босоор шууд хийчих юм дээр тэрийг хийжүүлж гоё хта тийч юм. Яг тиймэрхүү хүмүүс бол байгаа байх. Тэр сошиал медиагаар явж байгаа контентуудыг ер нь нэг за энэ бол хотлайн гэл соролт моргаалт эсвэл нэг тийм энэ тийм маркетинг хийн нэ тэргээд ингээд яг контент эдрээ харахаар өөрсдөө ингээд яг юм үндсэн суур юмнуудаа мэдэхгүй байдаг ч юм. Ер нь нэлээд тиймэрхүү юм дээр хашир болсон. Тийм ер нь өстой яг айгу тийм зөв сэдв хөндлөө. Одоо жишээлбэл манай одоо би одоо энэ үүсгэн байгуулсан e-comify гэх community дотор нийтдээ 400 гаруй хүн ч байна уу баг орж ирсэн байх. Гэхдээ тэрнийх нь бараг шахуу ингээд тал нь буцаагаар авцсан. За тэгэнгүүт яг хуу мэдээж ирэг яг хуу инхлээл одоо юу гэдгийг нь e-commerce ч амархан юм байна гэж одоо бодож орж ирсэн нөхдүүд байж магадгүй. За тэгэл үзэж харчаал ой миний ийм амар хэцүү хийсэн юм уу? Тийм ч нэстэ шил худлаа юм байна. Ингээ гараа явдаг хүмүүс байж магадгүй. Зарим нь одоо чадахгүй юм байна гэдгээ ойлгоо гарсан байж магадгүй. Зарим нь одоо түрүү чи хэлж байгаа шиг ямар ч үйлдэл авахгүй зүгээр ингээд амархан тийм баг нөгөө төвцөгчөө тийм гих мэтлэнгээр тэгээ ер нь бол анзаараад байх нь бол нийт олонхын тий за яг community руу орж ийн гэдэг маань уг нь бол сайн. Эхнийхээ одоо ямар ч нэг үйлдэлийг авчиж байгаа юм тий. За орцсон хүмүүс дотор чинь дахиад одоо хідэн тий амжилт гаргах вэ гэдэг чинь дахиад нэг юм тоо байгаа. Миний анзаарснаар бол баг 10% хавцаа бүр та нэг 10 15 магадгүй тэрнээс доошоо ч магадгүй. Ер нь бол тиймэрхүү л ер нь байдгийм байна. 10% нь л үнэхээр одоо яг тэрэндээ яг зүрхсэтгэлээ зориулаад тий яг энийхээ хийнэ энэгээр одоо би мөнгө олно энэгээр цааш амьдрнаа гэдэг шийдвэрээ гаргаад ингээ явдгийм байна гэдгийг бол анзаарсан. Тэрээс хүн болгон адилхан биш. Яг орж ирэл үү халаад өгье гээл ингээ суугаад байдаггүй юм билээ. Хамаг юм зориулж ингээ бүх юм ингээ хойшин тавьж байгаа. Яг тэр e-comд анхаарна гэсэн юм байхгүй. Ямар ч нөгөө риск give гэж risk give take гэж байдаг шүү дээ. Тэр шиг тийм зорилго тавиагүй өөртөө ингээд за би ирээдүйд ийм боломдоо гэсэн юм тавиаг өгдөг. Тэгээд бас нөгөө өмнөөс хэлжсэн үзэгчтэй бас ингээд анхаа хинт байна уу эсвэл ингээд тип байна уу анзаарахгүй харж өнгөрдөг зүйл нөгөө харилцааны ажил. Би өөрөө харилцааны ажил дээр ажилладаг болохоор ингээд хүмүүс нэг хүнээс сонсоод нөгөө хүн дийлнэ. Тэр нь ингээд цаашаа тарж явдаг болохоор одоо яг яаж харцсан, яаж асуудлыг шийдэж өгнө, ямар ч ингээд өөдөөс нь ууралсан ингээд зохицуулаа өгөө. Ингээ яг тийм зүйл нь болохоор ингээд trust гэдэг зүйлийг бүтээн. Trust гэдэг зүйлийг бүтээхээр одоо ирээдүйд брендийг ингээд томруулахад хэрэг болдог гэж би бол өөрөө сүлд харсан. Та гуравч ерөөсөө гаднаас customer service дээр хүн аваагүй тий? Яг гуруулаа өөрсдөө ижлэл customer service хийцэн тий. Одоо байгаа юм customer service дээр. Одоо би л өөрөө л ганцаараа л хариуцаал яваад байгаа юм байна тий. Тэр бас маш чухал. Ер нь бол мэдээж ирэх нөгөө нэг доороо хүн аваад ингээд ажилуулчихаар тэр хүн чинь яг өөрийнх нь одоо брэнд биш, өөрийнх нь бизнес биш учраас сэтгэлээсээ одоо тэгж сэтгэлгүй за энэ хүн захиалсан ч яалаа, захиалгүй ч яалаа. Энэ хүн захиалаад би ямар илүү мөнгө авах юм биш. Тиймэрхүү хандлагатай байдаг юм. Би нэг чат руу уул нь чатаар ингээд хүнтэй арчиж байхад нөгөө хүнтэй чи ингээд гоё чатлаад ингээд борлуулалт руу чиглүүлээ сүлд нь борлуулалт гараа явж явах хэрэгтэй шүү дээ. Нөгөө хүмүүс болохоор авбал ав. Зүгээр нэг мэдээлэл өгч чинь. Дийлэн хүмүүс тийм байгаад идэв юм. Айгуу сэтгэлгүй. Одоо би нэгийг зараад ямар илүү мөнгө авах юм биш гэсэн хандлагатай.
Тий яг үн. Тэгэхээр бас л та гурийн нэг төр борлуулалт нөлөөлж байгаа чинь бас наадах чинь маш их нөлөөлж байгаа. Тий customer service өөрсдөө хариуцж байгаа. Тий утсаар хэрэглэгчтэйгээ ярина, чатаар мэдээ өгнө, комментээр мэдээ өгнө. Тэгээ энэ хүнд одоо яаж зөв тайлбарлах вэ? Түрүү чи хэлж чинь тэгээ урт хугацаанд энэ брэнд гэдэг юм а хүн цэнийг яаж одоо дээш нь гоё өсгөөд ингээ явах уу гэл бүх юм дээр ингээ анхаарад ингээ явна гэдэг чинь л тэгэл ерөөсөө асуудлыг яаж асуудал шиг биш ингээ зөв зөөлнөөр шийдэх үү. Ер нь customer service бол хамгийн стресстүүлдэг ажил шүү дээ. Ер нь тэгж байгаа үстэй. Зарим их чинь зүгээр дайрал хараад байна шүү дээ. Тэр чинь надад хамаагүй. Одоо ингээл өнөөдөр жишээ нь би ингээ хичээл дээр сууж байгаад залгаал уцаа аав гэж мессеж орж байгаа. За яасан бол ингээд ямар арга хэмжээ авч яа туслах вэ? Ингээ тгийг асуухаар чи энэ танаа өргөлчин яасан гэл амар ойрлол эсвэл танаа өргөлчин алга болцсон байна гэл. Тэгээд тэрэн дээр ингээд 50 хүлээцтэй аваад за ингээд энийг шалгаад өгөө. Таны ингээ хүргэлчин энэ тэднээс тэдний оронд гарсан байна. Энэ хүргэлтийн ингээ тавьсан байна. Удахгүй яг хэдэн цагийн дараа холбогдоо тантай очихгүй бол ингээ арга хэмжээ аваад өөртөөс явуулаад өгөө гэ. Ингэж ярьж хэлж чадчихвэл одоо тэр хүн чинь ингээд хэд ууралж исэн ч гэсэн яг хүний тайлбарыг сонсоод ингээд тайвшрахгүй. Яг зарим хүмүүс зарим ингээд дэлгүүрүүд ч юм уу customer service гэхээр нэг гадуур явж байгаа л нэг утас авдаг байна уу гэж авдаг. Яг тийм биш байх хэрэгтэй байхгүй. Заавал ингээд брэнд гэдэг зүйл чинь харилцаан тогтно. Ялангуяа customer service бол аваад уцаавал за сайн мэн үү ийм брэндээс холбогдож байна. Та ингээд залгасан байна уцаж авч чадаагүй уучлаарай гэж. Тэгж яриаг эхлүүлэхийн оронд байна уу хинбэ яасан бэ гэж залгах амар буруу байхгүй. Тий яг үн наа чи бол одоо бас маш чухал одоо сэдв. Ер нь энэ манай монголчин өөрөө жижигхэн зөвхөн хуантай тэгээд энэ PR маркетинг гэж хэлдэг. Амнаас ам дамждаг. Энэ маркетинг чи өөрөө манай Монголд маш хүчтэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг сайн одоо customer, нэг сайн хэрэглэгч олж чадах юм бол тэрийн цаашаа 10 хүнд одоо ингээд хилээд явдаг. За харин нэг эсрэгээр нэг хүнийг гомдоочих юм бол мөн ялгаа байхгүй 10 20 хүнд цаашаага брэнд тий бүтээгдэхүүнийг чинь ингээд муу хилээд явчихдаг. Ийм байдаг учраас ингээд хүн болгоныг ингээд happy байлгах нь одоо өөрөө маш чухал одоо юу байдаг. Би ч гэсэн анх титэм гээд одоо брэндээ үсгчээд ингээд явж байхад тэрээс бүх кастомеруудаа яаж happy байх уу гэдэг дээр ер нь бол маш их анхаардаг байсан. Заримдаа одоо жишээл мэдээж ирэг хүн болсон хойно алдаа гаргана нөгөө хүргэлтийг мартаж санана буруу юм өгөө явуулсан байна. Инээ тэрэгэл асуудал зөндөө гарна. А тэрэн дээр нь одоо зүгээр ингээ гараараа жижигхэн ингээд нэг ноут бичээд тий уучлаарай ийм болсон байна. Яг гараараа ингээд бичээл явуулахад нөгөө хүн бол амар гоё ингээд баярлцсан байж идэг тий. Заримдаа жижигхэн нэг одоо эмэгч гэдэг юм уу тий нэг юм бүтээгдэхүүн бүгж зүйлч гэдэг юм уу юм бүтээгдэхүүн ингээд заавчлаарай ингээд манайх ийм алдаа гаргасан байна. Тэгээ манай брендинг зүгээс одоо тань зориулаад ийм бэлгэлж байгаамаа гэхээр нөгөө нэг бүр дэлбэрэх гэжсэн нөгөө хэрэглэгч маань ингээд байхгүй болоод айгүй гоё юм happy тий одоо customer болоод товирчдаг. Тэгэхээр одоо иймэрхүү бас арга техникийг та хэд бол нэлээд бас сайн хэрэгэлсэн харагдаж байна тий. За тэгээд өөр одоо юу гэдгийг одоо ингээд шинээр одоо e-commerce хийж үзье, сонирхож үзье тий энэ бизнес чинь ажилд юм уу үгүй юм уу гэж ингэж толгойд нь эргэлзэж байгаа бодож байгаа эсвэл түрүүчийн илтгэр хийхгүй ингээ сайхан юм үзэл одоо за хийчихвэл гоё даа гэд бодоод хууж байгаа юм хүмүүстэй иймэрхүү одоо үеийнхээ залуучууд эсвэл одоо энэ e-com хийх гэж сонирхож байгаа хүмүүс хандаж одоо үг хэлэл юу ямар зөвлөгөө өгмөр вэ? За яг e-com мэддэг гэдгээ ингээд ярих биш. Яг шууд үйлдэл авсан дээр нэгдүгээрт, хоёрдугаарт одоо бараа зарж эхлэж байгаа бол бараа эхлээ авчирчаад энийг л зарна гэж шаарлахаа суугаад иж болохгүй гэс солиод дараагийнхаа юм хийгээд сквал paid ad-аа явуулаад араас нь бараагаа захиалдаг ч юм. Монголчууд айгүй тэгдэг байхгүй. Миний нэг хэд хэдэн мэддэг e-commerce-ийн залуучууд эхлээ бараагаа авчирчихна. Тэгэл за урдаа тавьсан энийг л зарна гэж суугаад иддэг. Шаарлахаад гэх юм. Тэггүй ингээл дараагийнхаараа солиод явж ийн явахгүй нэг хөөсрөлтэй нь юу вэ гэд. Тэгээ явал өөрт чамар стрессдэггүй. Тэгээ нөхцөл байдал нь аягүй сайн байх байх л гэж бодож байна. Яг тэгэж асууж орж ирдэг байхгүй. Энийг яаж зарах уу? Би мэдэхгүй шин. Илүү гоё тийм уян хатан бай. Тэгээ уян хатан бай. гэж чинь тий. За миний хувьд болохоор e-commerce орвол угаасаа мөнгө алдна.
мөнгө алдах нь ойлгомжтой, дампуурах нь ойлгомжтой. Тэр болгон дээр ингээд жоохон сэтгцэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаад за би ингээд энэ дээр дампуурч магадгүй гэсэн. Гэхдээ ингээд зорилгоо тавьсан. За энэний дампуурч магадгүй гэхдээ шүдээ 100 гараж чадандаа гэсэн зорилгоо тавьсан. Тэгээ яг бараагаа олчлоо гэвэл тэрэндээ өөрөө итгэсэн л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг нөгөө анх ингээ манайх бараагаа олж чадахгүй winning product ингээл хайгаал өдөр шөнө одоо уцаа ухаал хэдэндээ энэ яах вэ гэж яхад оруулж ирээд алдсан ч юм байгаа, оруулж ирээ бүр овоо хөрх явж байгаа дампуурсан ч юм байгаа. Тэр болгон дээр ингээ бид нар буцаад босч ирсэн шалтгаан зүгээр шүдээ 100 шарандаа босч ирээд яагаад чаддгүй, яагаад ингээд шантраад дуустай ингэж бодоод гарч ирсэн. Тэгэхээр ер нь жоохон сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаад хизээж бууж өгөхгүй байх нь ер нь зөв гэж бодож байна. Ер нь жоохон зорилгоо тодорхой тавиад одоо юу гэх юм хийгээд үсчээ гэдэг хандлагаар орол угаасаа л тэгээ явдаг байхгүй юу. Би яг энэ ямыг хийгээд ингээд ард нь гарнаа гэд. Миний бас ингээд тарж исэн хүмүүс зөндөө байгаа. Айгуу ухаантай, IQ өндөртэй гадны юм хүмүүс судалдаг. Гэтэ нэг юм ерөөсөө нэг юм бариад тогтчихгүй. Зүгээр санааны хооронд өсрөөл яваад. Энийг хийчүүлдэх юм байна. Энийг тэрээгээд ер нь баг нөгөөдүүлэндээ баг ярьснаар ингээ бүтчих юм бол баг тэр фомтон болчих гэдэг хүмүүс байхгүй юу? Яг үнийг хэлэхэд ингээд ямар ч өөрчлөлт байхгүй өөр тэрэ. Яг бүтээмж байхгүй, яг бодиттой юм байхгүй. Хүмүүс нөгөө контент энэ тэрэ хитрхи хичээвээд тэрнээсээ допамин аваад тэгээ тэрийг ингээ мэддэг юм шигээр мэдрээ яваад идэв билэр. Мэддэг гэдгээсээ таашаалаад гэх юм уу. Нөгөө ямар ч юм үйлдэл хийж үзсэн байхгүй. Ингээд бэлэн юм байхгүй. Яг үр дүн байхгүй. Мэддгээсээ л таашаалавал яваад. Тэрс яг одоо яг нэг би бас нэг өмнө нэг судалгаа билүү дээ нэг юм харж ирсэн юм. Одооны үеийн залуучуудын Gen Z-ийн үеийн залуучуудад тунд нэг юм юу байна аа асуудал байна. Тэр нь болохоор яг нөгөө интернетээр ингээд та хэдийн сайн ярьж байгаа шиг интернетээр үтсэн юм а мэддэг гэж ойлгоод байдаг. За чи яг мэддэм бол хийгдэх гэхээр чадхаа байждаг. Тэнгүүтээ яг тэрнээсээ болоод ингээд стресстэй тэгээ юм дилемма үүсээд мэддэг юм шиг мэддгүй юм шиг яг хийгээд хийхээр чадахгүй тэгээд мэдхгүй юм үхээр мэдээд байгаа юм шиг ингээд нэг хэдийн юмнууд үзээ хараад уншицсан байж идэг. Тэгээд тэрнээсээ болоод юм амар стресстэй юм асуудал байдаг гэж сонсч байсан. Тэгээд ямар юм мэддгүйсэн ч юусаа гадагшаа яг отол ажиллахгүй. Угаасаа байнгын суралцах хандлагатай байж ижил явна. Ихэнх хүмүүс нөгөө ингээл тэр ингэж яаны тэр гэхээр наачаагаа суудлаа штэ энэ тэргээд эго ороод идэх байхгүй юу? Яг цагт бол тэр хүнээс илүү энэ дэлхий дээр чи амар хүмүүс байгаа штэ хажууд нь нөгөө хүмүүс л чи ямар хөөрхөн бацаан бэ л гэж штэ амар хүмүүс л ямар хоргон бацаан бэ л гээд яг гадагшаа эгог байх хэрэгтэй. Тэгээд бид гурван туулсан замд тиймэрхүү хүмүүс байсан. Тэгээд тэр зан хэцүү байсан болохоор тэгэл гурлаа суучлаа. Nice. Би бол одоо бас яг ингээл юм digital entrepreneur гэдэг юм амьдралын одоо хэм маяг гэх юм уу энэ рүү орж үзэл эн чин дотроо ингээд ганцхан e-commerce гэдэг байгаа юм биш тийж дотроо асар олон одоо интернетээр мөнгө олох одоо боломж байдаг. Одоо бүр ингээд AI гарч ирснээс хойш нөгөө өмнөх байсан тэр боломж нь одоо бараг хэд дахин нэмэгдээд одоо ингээд мөнгө олох боломжтой интернетээр олох боломжтой болцсон. Тэгэнгүүт нэг shiny object syndrome гэж хэлдэг. Энд нэг гоё юм гараад trade чинь гоё юм байна шүү дээ. Энэ рүү affiliate нь гоё юм байна, e-commerce нь гоё юм байна те. AI-аар мөнгө олё. Эсвэл нэг технологийн нэг application хөгжүүлчихээр ингээд талал энэ тэнд рүү одоо ингээд өсөрж явсаар байгаас үлдээ юу ч байхгүй ингээд болцсон. Тэ нэм байдаг. Тэнгүүт яг би бас яг анх тэр алдааг тавтчихсан. Яг тийм байсан. Тэгж жагаад за ер нь нэг юмн дээрээ л одоо фокуслсан ер нь зөв юм байна гэдгийг ойлгоод тэгэл ер нь бодож байгаа л за e-commerce нь л угаасаа л хамгийн best хувилбар юм байна гэдгийг одоо ойлгоод тэгэл энэ дээр ер нь яг ингээд 100% бүх анхаарлаа төвлөрүүлж эхэлснээс хойш ер нь бас л geometry-ийн прогрессор бүх юм ингээд өсөөл ингээ явсан байдаг тийм. Би бас яг тэгчихсэн. Яг forex чигээд байгаа юм шиг, e-com чигээд байгаа юм шиг, оюутан юм шиг тэгснэ. Таксинд явна, хүргэлтийн хажуугаар нь мөнгө олно. Тэгээд ингээ ерөөсөө барьж авч чадахгүй affiliate хийн. Тэгээ community-д ингээ forex-ийн багшаар ор гэхээр үгүй орохгүй бас эготой. Тий. Тэгээд Telegram дээр page channel нэгээ сигнал өгдөг юм уу ч гэж бодох юм. Эсвэл шинэ crypto coin гаргадаг ч юм уу ч гэж бодох юм. Тэгэл айгүй олон юмруу өсчээд
дахиад ямар ч үр бүтээн залахгүй тэгэл байгаа л итгэсэн. Тэгээд одоо ч гэсэн яг Forex-ийн ингээ gap авцсан. Санаа зовх зүйлгүй яг энэ зүйлтэй яг ягаал явж байгаа. Laser focus үйл явж байгаа. Тий. Ер нь бол нөгөө хаашаага одоо анхаарлаа төвлөрүүлэн тэр зүйл чинь ингээд grow хийдгээ гэдэг нэг тийм үг байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүн өөрөө л одоо зөв юм руугаа фокуслж зөв юмаа чиглүүлж явахгүй бол бас аюултай. Буруу юм руу фокуслаад байх юм бол тэр нь ингээд томроод буруу үр дүн хөнгүүд гараад явах бас юм аюултай байдаг. Тэгэхээр та хэд бол одоо айгүй гоё одоо ирээдүй харагдаж байна. Би бол одоо жишээлбэл дөнгөж одоо 19-20-21-т одоо мэдхгүй одоо юу хийж дөнгөж оюутан яаж амьдрах яах их уучраач мэдхгүй одоо ингэ явж исэн. За та хэд бол одоо маш гоё ингээд амжилт гаргацсан ингээ явж гин те. Цаашдаа одоо нөгөө айгүй гоё одоо юу гэдгийг те. Арай нэг 2 аймаас илүү илээснийх гэдэг шиг те. Гоё humble байгаарэ гэж одоо бас хэлмээр байна те. Humble байна гэдэг чинь өөрөө айгүй гоё хүнийг гоё харагдуулдаг юм тий. Чадахгүй ээжиж ингээ сагсагнаад том юм яриад флекстэд байдаг хүмүүс бол тэгэл толгойн дотор нь юу байгаа нь бол тэгэл тэрнээс нь ерөнхийдөө амархан харагддаг гэж би бол өвдө боддог. Тэгэхээр жоохон харьцахад хэцүү хүмүүс гэх юм бол жоохон эготой тийм хүмүүст айгүй харьцахад хэцүү. Бараг харьж амтэл хийж чаддаг. Тийм яг үн. Тэгэхээр энэ humble байж одоо Монголын бас гоё үг шүү дээ. Эрдэмтэй хүн даруу гэж одоо их мөрөн нөлгөөн гэж одоо тий. Яг тэрэн шигээр ингээд хүн ингээд humble байх тусмаа л босод хүнд айгүй гоё харагддаг, хүндлэгддэг. Тэгээ та хэдийн нөгөө ирээдүй чинь маш гоё харагдаж байгаа, маш том одоо юм хүлээж байгаа, амжилт хүлээж байгаа гэж би бол итгэж байна. Тийм болохоор тэгээ урт хугацааныхаа тэр цаашдынхаа юмдаа илүү бүр ингээд улам л humble болоод байх л хэрэгтэй юм байна гэж бас би ойлгоод байгаа. Тийм. За тэгээд одоо 3 дүүдээ маш их баярлалаа. Тий. Одоо энэ community-д орж ирсэнд 1-дугаарт баярлалаа. За 2-дугаарт энд ирээд гоё өөрсдийнхөө түүхийг одоо ярилцаа сууж байгаад нь бас их баярлалаа. За цаашдаа ч гэсэн бүр ингээд магадгүй тий дэлхийн зах зээл дээр гоё successful case гаргачаад дахиад суугаад гоё ярилцахыг ч одоо үүсэхгүй байна тий. Тийм болохоор бас тийм гоё өрөөл бас тавьмаар байна. Тэгээд баярлалаа. Монхоохт бас баярлалаа. за Тийм дэвшинд явж байгаа тэр нь хамгийн их нөлөөсөн. за баярлалаа тийм. Би ч гэсэн одоо мэдээж ирээ ингээд нэг чад хатгаараа л нэг мэддэг чаддаг юм а түгээчи тий ингээд ойлгуулчи. Ганц ч гэсэн хүний амьдралыг бас нэг сайхан гэрэл гэгээтэй юм руу ингээд нэг чиглүүлээд өгчихсэн гэж бодож одоо юмнуудаа ингээ хийгээ яваад байгаа. За цаашдаа ч гэсэн одоо өчнөө олон жил одоо энэ юм ингээд хийгээд явах бах. Тэгээ түрүү чи хийлдэхэр тэг олон юм руу гуйхгүй ингэхгүйгээр одоо тууштай нэг юмдаа л байна гэдээ одоо би бас боддог учраас яг л энэ дээрээ л одоо яваад байна ах гэж одоо бодож байна. Тий. За тэгээ бүгдээрэнд нь одоо цаашдынх нь ажил үүсгэх сурлах хөдөлмөр тий хичээл ном одоо e-commerce-ийн бизнес за тэгээд энэ e-commerce-аас цаашаа одоо магадгүй 10 жилийн дараа бүр том одоо гой бизнес рүү одоо орцсон байхыг үсэхгүй. Тэгээ бүх юмд нь одоо бүгдээр нь амжилт хүсье. За амжилт хүсье. За болцсон уу?